Боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зан сургалт. Сайн бацхан үзэгчдээ Jet англи хэлний сургуулийн англи хэлний багш эхлэхээр байна. Ингээд дунд чатны үгсийн сангийн 3 дахь хичээл маань эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр бид health буюу эрүүл мэндтэй холбоотой үг хэллэг үзэх болно. За өнөөдрийн шинэ үгсээ үзэхээс өмнө хамтдаа нэгэн харилцан яриаг сонсцгоё. Hi, Ike. Hi, Tene. You look not so well. What's the matter? Yeah, I feel terrible. I think I have a cold. Do you have a fever? I have a fever, runny nose, and sore throat. Well, you should definitely see a doctor. Come on in. Take a seat. All right, what's the matter? I've had a cold for 3 days. I have a fever and sore throat, and it's getting worse. Have you taken any medication? First day, I just took a painkiller. Okay, let me check your throat. Okay, I will write you a prescription and a sick note. Here you are. So, doctor, I don't have to get any injections, right? No injections. Okay, thank you, doctor. Bye. Take care. Bye. Bye. За тэгэхээр та бүхэн хоёр харилцан яриа сонслоо. Тэгэхээр эдгээр харилцан яриагаа дахин нэг сонсцгоё. Энэ удаа доогуур нь зурсан үгсийг илүүтэй анхаарч сонсоорой. Hi, Ike. Hi, Tene. You look not so well. What's the matter? Yeah, I feel terrible. I think I have a cold. Do you have a fever? I have a fever, runny nose, and sore throat. Well, you should definitely see a doctor. Come on in. Take a seat. All right, what's the matter? I've had a cold for 3 days. I have a fever and sore throat, and it's getting worse. Have you taken any medication? First day, I just took a painkiller. Okay, let me check your throat. Okay, I will write you a prescription and a sick note. Here you are. So, doctor, I don't have to get any injections, right? No injections. Okay, thank you, doctor. Bye. Take care. Bye. Bye. За бүгдээрээ эхний харилцан ярианыхаа текстийг харж доогуур нь зурсан үгс болох шинэ үгсийнхаа утгыг хамтдаа ярилцгаая. За эхний хэлбэр. Hi, Ike. Hi, Tene. You look not so well. What's the matter? You look not so well. What's the matter? За энэ дээр чи нэг сайнгүй харагдаж байна. Юу болоо вэ гэж байна тийм ээ. Тэгэхээр what's the matter гэдэг маань юу болохгүй байгаа юм бэ? Яасан юм бэ? Буюу what's wrong гэдэг өгүүлбэртэй адилхан утгатай. За дараагийн өгүүлбэр дээр. Yeah, I feel terrible. I think I have a cold. I feel terrible. I think I have a cold. Terrible гэдэг маань аимшигтай гэсэн үг байгаа тийм ээ. Тэгэхээр надад их аимшигтай байна. Буюу миний би их таагүй байна. Би ханаад хүрчихсэн юм шиг байна гэж хэлж байна. Have a cold, ханаад хүрэх. За дараагийн өгүүлбэрийг харъя. Do you have a fever? Do you have a fever? Бидний өнөөдрийн үзэх шинэ үг маань гарч байна. Доогуур нь зурсан үг болох fever гэдэг үгийг хамтаарцгаая. Fever. Тэгэхээр энэ үг маань халуурах гэсэн утгатай байгаа. Та бүхэн харж байгаа have a fever гэж хамттай явж байна тийм ээ. Тэгэхээр fever гэдэг үг маань яг англи хэлэнд нэр үгээр ордог байгаа. Үйл үг биш, нэр үг. Тэгэхээр халуурах гэж үйл үг болгохын тулд have гэдэг үгтэй хамт хэрэглэнэ. Have a fever. За мөн англи хэлэнд бид fever гэдэг үгийг мөн high temperature гэж бас хэлж болдог. За жишээлх юм бол I have a fever. Эсвэл I have a high temperature. Мөн ялгаа утгын хувьд ялгаагүй хоёулаа халуурж байна гэж утгатай байгаа. За дараагийн өгүүлбэрийг харъя. I have a fever, runny nose, and sore throat. I have a fever, runny nose, and sore throat. Fever гэдэг үг үзсэн мэдэж байгаа. Runny nose. Нус гоочхыг runny nose гэж хэлдэг байгаа. Sore throat. Дагаад уушаарай. Sore throat.
За маань хоолоо өвдөх гэсэн үг байгаа. Хоолоо өвдөх. Тэгэхээр та бүхэн харж байгаа fever, runny nose, sore throat гэдэг маань бүгдээрээ нэр үгийн үүргээр ордог. Тийм учраас үүлэг болохын тулд ихэвчлэн have гэдэг үүлэгтэй цаг хэлэх нэ шүү. I have a fever, I have a runny nose, I have a sore throat. За дараагийн үгсийг харъя. Come on in. Take a seat. All right, what's the matter? I've had a cold for 3 days. I have a fever and sore throat and it's getting worse. Have you taken any medication? Have you taken any medicine? За тэгэхээр энэ дээр medicine гэдэг маань им гэсэн утгатай байгаа. Им уух гэдгийг бүгдээрээ take medicine гэж хэлдэг байх нь. Тэрнээс ш drink medicine гэж хэлж болохгүй байх нь тийм ээ. Take medicine им уух. За чи ямар нэгэн им уусан уу гэж асууж байна. За дараагийн үгсийг харъя. Okay, let me check your throat. Okay, I will write you a prescription and a sick note. I'll write the prescription and the sick note. I'll write the prescription and the sick note. Prescription and sick note гэсэн хоёр үг байна. Prescription гэдэг бол эмийн жорыг хэлдэг байгаа. Эмчийн бичиж өгдөг эмийн жор. Prescription буюу эмийн жороо аптект үзүүлээд им авдаг байгаа шүү дээ. За дараагийн sick note. Sick note. За та бүхэн sick гэдэг үгээ мэдэж байгаа. Өвчтэй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр sick note гэдээ хамтдаа орохороо эмчийн магадлалыг хэлдэг байгаа. Эмчийн бичиж өгсөн магадлал. Эмч мэн бол за би чамд эмийн жор мөн магадлалаа бичиж өгье гэж байна. За ингээд эдгээр харилцан ярианд орсон шинэ үгсээ нэг нэгээр нь дахин нэг сэргээж харцгаая. Та бүхэн дагаад уншаарай. Эхний үг fever. Fever. Халуурах. Runny nose. Runny nose. Нус гоожих. Sore throat. Sore throat. Хоолоо өвдөх. Painkiller. Painkiller. Өвчин намдаагч. Prescription. Prescription. Эмийн жор. Sick note. Sick note. Эмчийн магадлал. Injection. Injection. Тарай. За ингээд бүгдээрээ ханиадны түгээмэл шинж тэмдгүүд болон түүнтэй холбоотой үг хэлхийг үзлээ. Ингээд эдгээр үгсээ баталгаж нэгэн дасгалыг хамтдаа ажиллацгаая. Та бүхэн дараах зургийг хараад өгүүлбэрт тохирох үгийг нөхөж чирээ. He's getting an injection. He has a fever. Reduce the pain. Painkillers reduce the pain. To buy some medicine, sometimes we need from a doctor. To buy some medicine, sometimes we need a prescription from a doctor. He has a runny nose. If you are sick and can't go to school, you should get from your doctor.
if you are sick and can't go to school, you should get a sick note from your doctor. He has a sore throat. Үргэлжлүүлэн бүгдээрээ бэртэл хэмтэлтэй холбоотой үйл үгсийг хамтдаа үздэсгэе. Тэгэхээр бэлгэцэнд гарч буй үгсийг хараад та бүхэн хамтдаа уншаарай. За эхний үгийг харцгаая. Blister. Blister. Blister гэдэг маань цэврүү гэсэн утгатай байгаа. Цэврүү. Жишээ хэлбэрийг хамтдаа харцгаая. I have blisters on my feet. I have blisters on my feet. Энэ өгүүлбэрийн хувьд бол хөл маань цэврүүдчихсэн гэж орж байна тийм ээ. Хөл маань цэврүүдчихсэн. За тэгэхээр та бүхэн харж байгаа blister гэдэг маань нэр үгийн үргээр орчихсон байгаа. Blister буюу одоо цэврүү тийм ээ. Тэгэхээр цэврүүцэх гэж өвүүлэг болгохын тулд have blisters. Bruise. Bruise. Bruise гэдэг маань хөхрөх гэсэн утгатай үг байна. Хөхрөх одоо хүүх няц болох. За жишээ хэлбэрийг харъя. He had bruises all over his body after the fight. He had bruises all over his body after the fight. Fight гэдэг маань зодтолдох гэсэн утгатай байгаа. Зодооны дараа түүний бие нь бүхэлдээ хөхөрчихсөн гэж орж байна. Тэгэхээр мөн л bruise гэдэг маань нэр үгээр орсон байгаа. Тийм учраас үйлшүүлэхийн тулд had bruises гэж орж байна. Had bruises. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Дагаад уншаарай. Swell. Swell. Swell гэдэг маань хавдах гэсэн утгатай байгаа. Хавдах. Жишээ хэлбэр хамтдаа уншицгаая. His face swelled up because of his toothache. His face swelled up because of his toothache. За, toothache гэдэг маань шүдний өвчин гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр шүдэн өвдөөд шүдний өвчнөөс нь болоод нүүр нь хатчихсан гэсэн утга гарч байна. За тэгэхээр энэ дээр бол swell up гэж хэрэглэж байна тийм ээ. Тэгэхээр илүү одоо том хавдар нь илүү тийм том байх юм бол бүгдээрээ swell up гэж бас хэлж болох нэ. Twist or sprain one's ankle. Twist or sprain one's ankle. Шагаагаа болгох гэсэн утгатай байна. Шагаагаа болгох. Ankle гэдэг маань шагаа гэсэн үг байна тийм ээ. За twist, sprain гэдэг үг маань хоёулаа ойролцоо утгатай, адилхан утгатай байгаа. Twist гэдэг үгийн утгын хувьд хэм бол ер нь мушгих одоо мушграх гэсэн утгатай байгаа шүү дээ. Тэгэхээр шагаагаа болгох гэсэн утгаар гарч байна. За жишээ хэлбэрийг уншъя. Tom twisted his ankle and it swelled up. Tom twisted his ankle and it swelled up. Tom шагаагаа булгалсан. Үнээс нь болоод шагаа нь хавтчихсан гэсэн утгаар орж байна тийм ээ. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Stiff back, stiff shoulder, stiff neck. За энэ дээр бидний гол үзэх үг бол stiff гэдэг байгаа. Stiff гэдэг маань ерөөдөө хатуу, ямар нэгэн хөдөлгөөнгүй хөдөлшгүй хатуу гэсэн утгатай байгаа. За тэгэхээр stiff back, shoulder, neck гэд биеийн эд эрхтэнтэй зөв орчхороо хөшөх гэсэн утга гаргадаг байгаа. За stiff back гэх юм бол одоо нуруу хөшөх гэсэн утга байна тийм ээ. Stiff shoulder мөр одоо хөшөх, stiff neck хүзүү хөшөх гэх мэтчлэн. За жишээ хэлбэрийг хамтдаа харцгаая. I woke up with a stiff neck. I woke up with a stiff neck. Би одоо өглөө сэртэл хүзүү маань хөшчихсэн байсан гэж утгаар орж байна. За бид нар үүнийг бол одоо хүзүү гоёотох гэж бас ярьдаг байгаа тийм ээ. Тэгэхээр үүнийг stiff neck гэж хэлж болох нэ. Хятад хэлний алсын зайн сургалт. Тун удахгүй боловсрол сууд хийзээ. За ингээд бүгдээрээ бэртэл хэмтэлтэй холбоотой түгээмэл үгсийг үзлээ. Тэгэхээр эдгээр үгсээ чэйжсэн хэсгээ шалгаад дараах дасгалыг хамтдаа ажиллацгаая. Та бүхэн дараах өгүүлбэрийг уншаад AB гэсэн зурагнаас тохирох зургийг сонгоорой. His finger is swollen. His finger is swollen.
He sprained his ankle. He sprained his ankle. She has a stiff neck. She has a stiff neck. I still have bruises where the horse kicked me. I still have bruises where the horse kicked me. He has blisters on his feet. He has blisters on his feet. За үргэлжлүүлэн бүгдээрээ өвдөх, бэртэх, гэмтэх гэсэн хоорондоо тун ойролцоо ижил төстэй утга бүхий hurt, injure, wound гэсэн гурван үгсийн ялгааг тайлбарлацгаая. За эхний үгийг хамтдаа харцгаая. Hurt. Hurt. За дуудлагыг та бүхэн хараарай. Heart гэж их унших гад байдаг. Тэгэхээр heart гэх юм бол зүрх гэсэн утгатай үг болчихно. Тийм учраас о оёгаар хэлэх нь тийм ээ. О. Hurt. Тэгэхэд hurt гэдэг маань өвдөх, мөн өвтгөх гэсэн утгыг гаргадаг байгаа. Өвдөх, хин нэгнийг өвтгөх гэсэн утгаар ордог байх нь байна. My knee hurts. My knee hurts. Knee гэдэг маань өвдөг гэсэн үг байгаа. Миний өвдөг өвдөж байна гэж хэлж байна. Миний өвдөг өвдөж байна. За дараагийн үгийг хамтдаа харцгаая. Injure. Injure. За үгийн үргэлжлэлийг сайтар анхаараарай. Тэгэхээр эхний үе дээр и гэсэн аваа дээр үргэлжлэлтэй байна тийм ээ. Injure. За утгын хувьд яг үндсэн утга нь гэмтэх гэсэн утгатай байгаа. Хин нэгнийг гэмтэх. За хамтдаа жишээ өгүүлбэрийг харъя. The earthquake killed 100 people and injured 20. The earthquake killed 100 people and injured 20. Газар хөдлөлтийн улмаас одоо 100 хүн нас орж 20 хүнийг гэмтээсэн гэж ойлгож байна. За бүгдээрээ дараагийн үгийг хамтдаа харцгаая. Wound. Wound. За та бүхэн дуудлагыг саараарай. Of гэсэн аваад үү гэж хэлж байна тийм ээ. Үү. Wound. За утгын хувьд үүл үгээрээ шархтуулах гэсэн утгатай байгаа. Хин нэгнийг шархтуулах. За хамтдаа жишээ өгүүлбэрийг харъя. The soldier was wounded in the leg. The soldier was wounded in the leg. Soldier гэдэг маань цэрэг гэсэн үг байгаа. За тэгэхээр цэрэг хөлөндөө одоо гуйндаа шархацсан гэж болж байна тийм ээ. Гуйндаа шархацсан. Wound гэдэг үг маань мөн шарх сариу гэсэн нэр үгээр яг түгээмэл ордог байгаа. Жишээ өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. The wound left a scar on his arm. The wound left a scar on his arm. Scar гэдэг маань сариу гэсэн утгатай байгаа. Гаранд нь шархны сариу үлдсэн. За шарх нь сориг болж үлдсэн гэсэн утгаар орж байна тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээлээр бүгдээрээ ханиадны түгээмэл шинж тэмдгүүд, түүнтэй холбоотой үг хэллэг, за мөн бидний өдөр тутам тохиолдож болох бэртэл гэмтэлтэй холбоотой үг хэлхийг үзлээ. Тэгэхээр өнөөдрийнхөө үтсэн шинэ үгсийг гэртээ сайтар давтаж, цээжиж тогтоож аваарай. Ингээд дунд чатны үгсийн сангийн 3 дахь хичээл маань өндөрлөж байна. Хичээлийн туршид хамтдаа байж идэвхтэй оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай. Jet англи хэлний сургууль дөрмөц зөвлөсөн 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургуулиудаа эсэл тавьж эхэллээ. Jet School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English.